За та бүхний өдрийн амгалан дахин айлтгая. За байгаль орчин нийгэм засаглал доктортой байдлын тайлагнал за боловсролын асуудлын талаар ярилцсан. Өнөөдөр байгаль орчин нийгэм засаглал доктортой байдлын тайлагналтай холбоотой сургалтын талаар за Нэгтлэн бод бүртгэлийн хөтөлбөр болгон санхүүгийн тайлагналын олон улсын стандартын харилцан уялдаа хамаарлын талаар бид нэр ярилцах юм. За Нэгтлэн бод доктортой байдал за байгаль орчин нийгэм засаглалтай холбоотой сургалтууд одоо дэлхийд дахинд 3 хэлбэрээр явагдаад байна. За нэгдүгээрт нь боловсролын зэрэг олгох за тусгай хөтөлбөрүүд гадаадын улс орнуудын ихтэй сургуулиудад хэрэгжиж байна. Хоёрдугаарт нь бол сертификатын болон дипломын сургалтууд яг байгаль орчин нийгэм засаглал доктортой байдлын тайлагнал гэсэн сэдвтээ за сургалтуудыг за олон улсын мэрэгжлийн байгууллагууд маань хэрэгжүүлж байна. Олон улсын ихтэй сургуулиуд маань бас хэрэгжүүлж байна. Тэгээд тэрнээс гадна 3 дугаарт нь за Нэгтлэн бод бүртгэл санхүү эдийн засгийн хөтөлбөрүүдэд за доктортой хөгжил байгаль орчин нийгэм засаглал доктортой байдлын тайлагналын талаар тусгай хичээлүүдийг үзэж судалдаг болсон байна. За байгаль орчин нийгэм засаглалын чиглэлийн за тусгай хөтөлбөртэй сургуулиудын жишээ нь одоо Оксфордын их сургууль дээр одоо доктортой байдал бизнес байгаль орчны чиглэлтэй магистрийн хөтөлбөр. За тэгээ Нэгтлэн бод бүртгэл санхүүгийн удирдлагын магистрийн хөтөлбөр хэрэгжүүлээд энэ нь мэрэгсэж байгаа чиглэл нь бол одоо доктортой байдал гэсэн тракаар мэрэгссэн за магистрийн хөтөлбөр бас хэрэгжүүлж байна. За одоо Франкфуртын их сургууль дээр одоо доктортой санхүүгийн чиглэлээр Колумбийн их сургууль дээр доктортой байдлын менежментийн чиглэлээр тэгээ эсвэл зарим сургуулиуд дээр бол одоо менежмент болон одоо доктортой байдлын чиглэлээр ихэвчлэн магистрийн хөтөлбөрүүдийг бол одоо улс орнуудад хэрэгжүүлж байна. За байгаль орчин нийгэм засаглал доктортой байдлын тайлагналын чиглэлийн за хичээл заадаг сургуулиуд бас байна. За энэ хичээл заадаг сургуулиудын хувьд за бас янз бүрийн чиглэлээр авч үзэж байна. За жишээ нь одоо за энэ Иллинойсын их сургууль дээр за байгаль орчин нийгэм засаглал доктортой байдлын хичээлүүдийг бакалаврын болон магистрийнхаа хөтөлбөрт хичээл болгож оруулж өгдөг. За тэгээ эдгээр нь болохоор одоо доктортой байдал доктортой бизнесийн практик тэгээ Нэгтлэн бод доктортой байдлын Нэгтлэн бодох бүртгэлж гэдэг юм уу хичээлүүд хамрагдаж ордог байх нь байна. За Лондонгийн их сургууль дээр жишээ нь одоо мастер болон бакалаврын түвшинд за корпорацийн за нийгмийн хариуцлага болон Нэгтлэн бод бүртгэл за тэгээд одоо доктортой байдал засаглал за байгаль орчин болон бизнес гэдэг юм уу те хичээлүүдийг бас ордог. За тэгээ бас энэ дээр нэг онцлог нь болохоор тус сургууль дээр байдаг судалгааны институт нь доктортой хөгжлийн бодлогод ихээхэн анхаарлаа хандуулдаг. Тэгээ энэ дээр нь институт дээр нь одоо доктортой хөгжлийн чиглэлээр судалгааны баг ажиллаж идэг байх нь байна. За Австралийн одоо нэг сургуулийн жишээгээр авах юм бол мөн адилхан бакалавр болон магистрийн хөтөлбөртөө хамааруулж авч үздэг. За тэгээ доктортой байдал болон за хүрээлэн буурчны одоо Нэгтлэн бод бүртгэл гэсэн хичээлийг ордог байх жишээтэй. За Сингапурын одоо манай Аз ТV-ийн төлөөлөлтөөр одоо Сингапурын их сургуулийн хувьд бол мөн адилхан доктортой байдлын тайлагналын чиглэлийн хичээлүүд ордог. За доктортой байдлын тайлагнал болон баталгаажуулалт за тэгээ байгаль орчин нийгэм засаглал за тэгээ эрсдлийн удирдлага гэсэн хичээлүүд ордог. За тэгээд бүр тусдаа байгаль орчин нийгэм засаглалын судалгааны төв ажиллаж байдаг. За эндээс харахад бол одоо гадаадын ихтэй сургуулиуд, сургалтын байгууллагууд, Нэгтлэн бод бүртгэл санхүүгийн чиглэлийн сургалтын хөтөлбөртөө за байгаль орчин нийгэм засаглалын чиглэлийн хичээлүүдийг тусгаж өгсөн байхаас гадна тус сургуулиудын одоо эрдмийн зөвлөл, судалгааны төвүүд нь доктортой байдал, доктортой санхүү чиглэлээр за судалгааны ажил хийж идэг. Тэгээд судалгааны төвүүд ажиллаж идэг болсон байна. За тэгээд энэ дээр би янз бүрийн одоо улс орнуудын, гадаадын улс орнуудын жишээг авч оруулсан байж байгаа. За дараагийнх нь бол одоо энэ байгаль орчин нийгэм засаглал доктортой байдалтай холбоотой
тусгай хөтөлбөрөөр дипломын болон сертификатын сургалт явуулдаг олон байгууллагууд, олон хөтөлбөрүүд гарч ирсэн байна. За эндээс одоо жишээ болгоод Ирландын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтээс явуулдаг сургалттай. За хугацааны хувьд бол 2-оос 3 сарын хугацаанд үргэлжилдэг. За тэгээд хөтөлбөрийн агуулгын хувьд бол дэлхийн нийтийн доктортой хөгжлийн сорилтууд, байгаль орчин, нийгэм засаглалын үндсэн асуудлуудаа ойлгох, доктортой хөгжлийг дэмжих хүчин зүйлүүд, тэгээд тэрний бизнес аж ахуйн нэгжүүдэд хамаарх ач холбогдлыг нь тайлбарлах ч гэдэг юм. Доктортой санхүүгийн бодлого зохицуулалт гээд олон агуулгыг багтаасан одоо дипломын сургалт. Тэгээд энэ сургалт бол жишээ нь одоо тухайн институтийн ямар гишүүнчлэлтэй вэ гэдгээс шалтгаалаад одоо 1750 паундын үнэтэй 2-оос 3 сарын хугацаанд үргэлжилдэг ийм сургалтууд бол байна. Энээс гадна одоо бүр богино хугацаатай 1 өдрийн 7 хоногийн ч гэдэг юм уу агуулгыг багтаасан сургалтуудыг бол ихтэй сургуулиуд, улс орны янз бүрийн улс орнуудын мэрэгжлийн байгууллагууд нь бас явуулдаг болсон байна. Нэгтлэн бод бүртгэлийн хөтөлбөр болон энэ санхүүгийн тайлгналын олон улсын стандарт одоо яаж уялдаж холбоод байгаа вэ? Нэгтлэн бод бүртгэлийн хөтөлбөрөөр суралцж байгаа мэрэгчлэтнүүд энэ стандартыг юу гэж ойлгох ёстой вэ? Стандарт гэдэг маань бидэнд ямар хэрэгтэй вэ гэдэг асуудал одоо тулгараад явж байна. Тэгээд бид нар нэгтлэн бод бүртгэл бол одоо шийдвэр гаргалтын хамгийн гол чухал үүрэг гүйцэтгэдэг том систем гэж үздэг. Хэмжиж чаджвал, бүртгэж чаджвал бид нар шийдвэр гаргаж чадна. Тэгээд нэгтлэн бодох бүртгэл бол одоо бүх бизнесийн харилцааны хил гэдэг утга агуулгатай. Тэгэхээр энэ хил гэдэг утга агуулга нь дэлхийн нийтийн хэмжээнд нэг хил байхын тулд нэг дүрмтэй, нэг стандарттай байх шаардлага тавигдсан байдаг. Тэгээд нэгтлэн бодох бүртгэлийн стандартуудын хувьд одоо манай Монгол улсад бол одоо 3 төрлийн стандартыг санхүүгийн тайлгнал олон улсын стандарт, жижиг дундын стандарт, улсын секторын стандарт гэдэг стандартуудыг ашиглаж байна. Тэгээд энэ ээж бүрийн стандарт болсон одоо жижиг дундын стандартыг санхүүгийн тайлгналын олон улсын стандартын сангаас батлаж гаргасан байдаг. Тэгмээд одоо стандартын сангаас гаргаж байгаа стандартууд маань нэгдүгээрт нэгтлэн бод бүртгэлийн стандартууд, хоёрдугаарт доктортой байдлын тодруулахтай холбоотой стандартууд гэсэн чиглэлээр. Тэгэхээр одоо манай нэгтлэн бодогчид маань нэгтлэн бодох бүртгэлийн стандартуудаа хэрэгжүүлж нэвтрүүлэхээс гадна одоо доктортой байдлын төлөвлөлттэй холбоотой стандартуудаа судлах, тэгээд нэвтрүүлэх ийм сорилт бидэнд одоо тулгарч ирж байгаа. Тэгээд одоо бид нэгтлэн бод бүртгэлийн стандартуудаа судалдаг байсан бол цаашид одоо сургалтын хөтөлбөр төлөвлөгөөндөө доктортой байдлын төлөвлөлттэй холбоотой тэгээд доктортой байдлын тайлгналтай холбоотой стандартуудыг суулгах ийм шаардлага гарч ирж байгаа. Тэгээд дэлхийн нийтэд байгаа энэ одоо бидэнд нээлттэй байгаа интернетэд байгаа сургуулиудын сургалтын хөтөлбөрийг авч үзээд эндээс одоо энэ байгаль орчин, нийгэм засаглал, доктортой байдлын тайлгналтай холбоотой хичээлийн агуулга нь үндсэндээ 4 зүйлд төвлөрсөн харагдаж байна. Нэгдүгээрт бол доктортой хөгжлийн тухай. Доктортой хөгжил гэж юу вэ? Доктортой хөгжлийн зорилтууд гэж юу ах вэ? Ерөнхий ойлголтууд. Тэгээд зохицуулалтын тогтолцоо, тэгээд дэлхийд дахинд бүрдэж байгаа стандартуудын ялгаатай байдал. Тэгээд үүрэг хариуцлагын хуваарлалт. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллага дээр тузын төвшөнд, гүйцэтгэх удирдлагын төвшөнд доктортой хөгжилтэй холбоотой үүрэг хариуцлага хэрхэн хуваарлах вэ? Хэн ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал. Тэгээд байгууллагын ёс зүйн асуудал. Тэгэхээр доктортой хөгжил гэдэг бол ерөөсөө байгууллагын хэмжээний ёс зүйн асуудал болоод байгаа. Байгаль орчинд ээлтэй бизнес явуулах уу,
хүлэмжийн ялгарлаа багасгах уу, хог хаягдлаа багасгах уу, эрчим хүчээ хэмнэх үү, тэгээд оролцогч талуудаа үр ашигтай засаглалын тогтолцоог бүрдүүлэх үү гэдэг. Нэгдүгээр энэ байгуулгын ёс зүй. Дараа нь бол одоо мэрэгчлэлтний ёс зүй. Өөрөөр хэлбэл одоо нэгтлэн бод бүртгэлийн мэрэгжилтэн байлаа. Нэгтлэн бод бүртгэлийн мэрэгжилтэн маань ямар ёс зүйтэй байх вэ? Доктортой хөгжилтэй холбоотой ёс зүйн ямар стандартууд хэм хэмжээнүүдийг дагаж мөрдөх вэ гэдэг. За ийм нэг доктортой хөгжлийн тухай үндсэн ойлголтыг агуулсан. За ийм бүлэг хичээл байна. Хоёрдугаарт нь бол одоо стратеги шийдвэр гаргалт хэмжилттэй холбоотой. За тэгээ стратегийн төлөвлөлт болон уялдаа холбоо. Тэгэхээр байгууллагын стратеги зорилтуудыг за доктортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах асуудал нэн түрүүнд тавигдана. Хоёрдугаарт одоо энэ засагдал эрсдэл хяналт мөн байгууллага орчин нийгэм засаглалтай холбоотой эрсдэл болон хяналтыг хэрхэн гүйцэтгэх вэ? Хэрхэн хянах вэ? Тэр доктортой хөгжлийн зорилтуудад нийцсэн стратегийг боловсруулад за тэр стратеги маань хэрхэн хэрэгжиж байгаадаа хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх асуудал нэрэгдэнэ. За тэгээ шийдвэр гаргалт болон хэмжилт гэдэг. Одоо тэгэхээр хэмжилтийн асуудал маш чухал. Байгаль орчин нийгэм засаглалыг юугаар хэмжих юм бэ? Хэмжих гол үзүүлэлтүүд нь юу ах вэ? Тэр үзүүлэлтүүдийг ашиглаад хэрхэн шийдвэр гаргах вэ гэсэн асуудлыг авч утсан байна. За тэгээд дөрөвдүгээрт нь мэдээллийн технологи. За одоо доктортой байдлын тайлан гаргахад одоо хамгийн чухал зүйл бол одоо мэдээллийн технологи. Мэдээллийн технологигүй одоо тэр их өгөгдлийг боловсруулж чадахгүй бол бид нар мэдээллийг хаанаас олж авах вэ? Мэдээлэл яаж цуглуулж авах вэ гэдэг дээр одоо маш их асуудал үүснэ гэд одоо стратеги шийдвэр гаргалт хэмжилттэй холбоотой ийм бүлэг сэдвүүдийг авч үзэж байна. За 3 дугаарт нь бол одоо доктортой байдлын тайлангийн асуудал. За доктортой байдлын тайлан бэлтгэх. За тэгээд энэ тайлантай холбоотой санхүүгийн тайлаглалын олон улсын стандарт болон бусад стандартууд. За тэгээд бусад тайлаглалын тогтолцоонуудын одоо уялдаа холбоо. За тэгээд гаргасан тайландаа шинжилгээ хийх. За тэгээд одоо энэ санхүүгийн тайлан болон доктортой байдал хэрхэн уялдах вэ гэсэн асуудлыг тусгасан. Одоо энэ доктортой байдлын тайлагналтай холбоотой бүлэг агуулгууд одоо хичээлийн хөтөлбөрүүдэд бол тусгагдсан байна. За дөрөвдүгээрт нь бол одоо энэ доктортой байдлын тайлагналын баталгаажуулалт гэсэн асуудал. Тэгэхээр нэгэнт тайлан гаргалаа. Тайлагнсан бол нөгөө тайлан маань эргээд хэрхэн баталгаажуулалт хийгдэх вэ? Тэгэхээр энэ баталгаажуулалтын тогтолцоо, за тэгээ баталгаажуулалтын мөчлөг энэ баталгаажуулалт хэрхэн хийгдэх вэ? Хэрхэн төлөвлөх үү? Хэрхэн одоо баталгаажуулалтын үйл явц явагдах вэ? За тэгээ энэтэй холбоотой шин сорилт. За тэгээд хэрхэн хөгжиж явах вэ гэдэг асуудал дээр анхаарал хандуулаад за ер нь бол доктортой байдлын бүртгэл тайлагнал хичээл бол ийм 4 агуулгын хүрээнд боловсруулагдаж байна. За манай Монгол улсын ихтэй сургуулиудын хувьд за нэгтлэн бод бүртгэлийн чиглэлээр ялангуяа нэгтлэн бод бүртгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ихтэй сургуулиудын хувьд бол за энэ доктортой байдлын тайлагналтай холбоотой хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд оруулаад эхэлсэн байна. За Мандаг их сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн сургалтын төлөвлөгөөнд бол тусгагдсан байна. Бусад ихтэй сургуулиудын хувьд бол одоо сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа боловч удахгүй тусгахаар өөрчлөлт оруулахаар төлөвлөж явж байгаа юм байна. За ийм